Мөндөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхот. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ оны анхны дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү нэвтрүүлгийг хуульч Агима бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг өглөө бүр эрүүл шинэ хүнсийг таны гарт ураатай төг сурвалж компани болон өмгөөллийн MBS Partners хуулийн фирм за мөн Од Мөндөр суугийн алтан гишүүд ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 столгоны Од Мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд өгье. Өдрийн мэнд хүргэе. Бас шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ оны мэнд хүргэе. За нөгөө нэг Panama Papers гэдэг нэг ном дээр хардаг мөн үү тийм? Ном, documentary зөндөө юм гарсан яг энэ асуудлаар. Тэгээ энэ талаар бас мэдээлэл хүргэж үлдээх ёстой баг. Ер нь бол тийм ээ. Тийм. За өнөөдрийн сэдв бол гарчгаас та бүхэн маань харсан бах. Дэлхийн улс төрийн ертөнцийг донслогсон хамгийн том нууц задралтын хэрэг болох тийм офшор компаниуд болон дансны мэдээллүүдийн талаар ярилцгаална. За офшор компаниудын энэ эдгээр том нууц задралтуудыг олон улсын сэтгүүлчдийн эрен сурвалжлах консорциум буюу ICIJ гэдэг олон улсын байгууллагаас бол зохион байгуулж дэлхийд даяар түгээсэн байдаг. За энэ ямар учиртай гэхээр та бүхэн бүгдээрээ сонсч байсан бах. Panama Papers, Paradise Papers, Pandora Papers гэдэг юм 3 хэсгээс бүрддэг. За тэгээд энэ бүх бичиг баримтууд маань дэлхийн улс төрчдийн санхүүгийн сүлжээг илчилсэн. За энэ хэрэгээс болоод маш олон хүн бас хуулийн хариуцлага хүлээсэн ийм асуудал байгаа. Мөн олон нийтийн дунд ихээхэн маргаан дагуулсан хэрэг гэж болно. Яг офшор бүсд ингээд компаниуд данстай ч юм уу байж болно шүү дээ. Тийм. Тэрэн дээр бол ямар ч хуулийн тийм хариуцлага ч юм уу ямар нэг юм байхгүй. Шууд хууль зөрчиж байгаа хэрэг бас биш л дээ. Тийм. Улс төрчид маань тэнд авчиж данс нэгээд ямар нэгэн хууль бус мөнгө угаалт явуулаад байгаа. Тэрийг асуудал болгож нийтэлсэн гал пейпер цаас баримтшүүд тийм. Ихэвчлэн улс төрчдийг яагаад энэ дээр онцлоод байгаа юм гэхээр энэ хүмүүс чинь их хэмжээний хууль бус орлогоо одоо нуух нөгөө талаас бас нөгөө татвар төлөхөөс зайлсхийх ингээ мөнгөө угаах юм схем болгож ашиглаад байгаа учраас асуудал болоод байгаа байхгүй. Тэгээ тийм учраас энэ дэлхийн сэтгүүлчдийн юм маш том байгууллага, олон улсын байгууллага энэ асуудлын араас олон жил хөөцөлдөж гаргаж ирсэн байдаг бахнэ. За офшор гэж яг юу юм бэ гэхээр хэвчлэн бол ийм татварын хөнгөлөлттэй за нууцлалыг нь баталгаажуулж өгдөг ийм газруудад жишээлх юм бол Панама, Британий Виржиниа арлууд, Кайман арлууд зэрэг газруудад татварын таатай орчин санал болгодог газруудад байгуулдаг компаниуд байгаа, хуулийн этгээдүүд. За тэгээд энэ компаниудыг хөвчлэн хүмүүс, компаниуд одоо яагаад муу нэртэй болсон гэхээр хөвчлэн хөрөнгөө нуух, татвараас зайлсхийх, авилгын мөнгөө ингээд угаах зорилгоор цэвэршүүлж гаргаж авах гэдэг те. Ийм зорилгоор ашигладаг учраас асуудал болгож өнөөдөр яриад байгаамаа. За одоо нууца гэж зарлагдсан эдгээр ICIJ-гийн баримтуудаас харах юм бол офшор систем бол зөвхөн баячуудын тоглоом биш. Улс төрийн эрх мэдэлтнүүдийн авилгаа нуух маш том гол баг шахуу хэрэгсэл болсон гэдэг нь тодорхой харагддаг. За жишээлх юм бол Panama Papers-ийн баримтчүүд ил босно одоо юу агуулгадчихсэн гэхээр 11.5 сая гаруй баримт бичгүүд задарсан. За 214 мянган офшор дансууд ил болсон. За эдгээрийг бол ихэнх нь дэлхийн олон улсын улс төрчдийн янз бүрийн улс төрчдийн томоохон нөлөө бүхэн хүмүүсийн нэрээр байсан нь асуудал болж гаргаж ирсэн. Энэ мөнгө ингээд одоо далд нууцаарч гэдэг юм уу нууцлалтайгаар байршиж исэн гэдэг асуудал бол өөрөө юм зөвхөн татварын алдагдал бол биш те. Энд чинь нийгмийн шударга ёсыг хөндөд байгаа асуудал учраас те жирийн иргэд ингээд татвараа төлөөд олсон орлогоо тайлагнаад ингээд амьдарч байхад элитүүд гэх юм уу эдгээр нөлөө бүхий хүмүүс хөрөнгөө нуугаад амьдэрдэг юм байна гэдэг дээр л гол асуудал нь байгаад байгаа юм. Тэгээ эдгээр баримтчүүд ил босноор олон улсад хууль тогтоомжоор чангадахад бол хүрсэн л дээ. Чангадсан за нилээдгүй нь хуулийн хариуцлага хүлээсэн. Гэхдээ одоо ч гэсэн маш олон улс төрчид ямар ч хариуцлага хүлээгээгүй хариуцлагаас нь мултарсан байдалтай байсаар л байгаа. 200 мянган данс гэсэн үү? 214 мянган тийм офшор данс. Тэгэхээр энэ одоо ил болгосон данснууд нь өөрсдөө яг асуудалтай данснуудыг ил болгож байгаа шүү дээ. Энэ ил болоод зарлагдсан мэдээлэлүүд бол дандаа нөлөө бүхэн хүмүүсийнхээ байдаг.
улс төрчдийн янз бүрийн улс төрчдийн за дэлхийд даяар шүү дээ тий. За ганц улс төрчд биш бас дээрэс нь алдартнууд бас байдаг. Дуучид, жүжигчид алдартнуудын бас мэдээллүүд байдаг. Татвараас зайлсхийсэн хүмүүс. Тий, татвараас зайлсхийх зорилгоор гэсэн үг. За ICIJ гэдэг энэ олон улсын сэтгүүлчдийн 90 сурвалжлах консорциум нь эдгээр баримт бичгүүд дата мэдээллийг нэрээ нууцлсан юм их сурвалжаас анх бол олж аваад олон улсын сэтгүүлчдийн хамтын ажиллагаагаар судлан баталгаажуулаад одоо зүгээр ингээд мэдээлэл олоод авчлаад тэрийгээ шууд цацааг байх нь шүү дээ. Судлаад баталгаажуулаад боловсруулжгаад нийтлсэн байдгийн байна. За энд өнөөдрийн дугаар дээр хоёлаа яригдах мэдээллүүд бол энэ ICIJ гэдэг энэ байгууллагын албан ёсны вебсайт, за тэгээд тэдний нөгөө FAQ гэдэг хуудсан дээр тавигдсан мэдээллүүдээр үндэслэгдсэн байгаа. За ICIJ гэдэг байгууллага бол энэ мэдээллүүдийг ерөөсөө огт худалдаж аваагүй. Их сурвалжийг нь чандлан нууцлж агаад одоо олон нийтийн эрх ашигын төлөө гэж илчлэн гаргаж ирсэн гэдгийг онцолдог. Угаасаа сэтгүүлчдийн гол үүрэг чинь тэр шүү. Тий. Их сурвалжаа нууцыг нь одоо найдвартай хадгалж гаад мэдээллийг гаргаж ирсэн гэсэн үг. Тий. Энэ сэтгүүлчдийн тангаргийн тэр өргөдгөө тий. Одоо тийм байгалах ёс зүйн дүрм гэж байгаа ахлах. Харин тий. Уг нь тийм юм өргөчөөд гэтэл манад бол нөхцөл байдал шал өөр болчиход шүү дээ. Одоо ямар нэг хараат ч юм уу тий. Тэгээд нэг юмнуудыг хаалтын гэрээ гэдэг юмар нуугаад дарчдаг. Ийм тохиолдол баг бүгдээрээ гэж хэлж болохоор байгаа. Гэтэ би бүгдийг гээгүй шүү. Баг гэсэн шүү те. Тэгэхээр яг тэр хүмүүсийг би буруу шагаад харин яг сэтгүүлчийн ажлаа үн зүгээр хийж байгаа тэр хүмүүсийг яг энэ ташимд магтаж. За Panama Papers гэдэг хамгийн ихний бичиг баримтын задралт бол 2016 онд явагдсан байдаг. Panama Papers нь одоо Панамын Mossack Fonseca гэдэг нэртэй юм хуулийн фирмийн 2.6 терабайт хэмжээтэй юм дата өгөгдөл төр үндэслэгдсэн бөгөөд энэ нь түүхэнд хамгийн том дата алдагдал гэж үздэг юм байна. Мэдээлэл алдсан гэсэн үг энэ хуулийн фирм. Миний нэг нэвтрүүлгийн зохиол 25 килобайт болдог байхгүй. Тэгсэн чинь чи юу вэ? Терабайт. Зураг мураг байгалахтай бодвол ер нь бол их PDF файл, бүгд документ, бичгээр, Word-ууд, зураг, хөрөг, бичлэг, видео бүх юм хүснэгтүүд энтергээд бүх юм байгаа гэсэн үг. Тийм. За энэ мэдээллийг анх яаж олж авсан бэ гэхээр нэрээ нууцлсан нэг их сурвалж Германы Süddeutsche Zeitung гэд сонирн байдаг юм. Нэрийн буруу уншиж магадгүй шүү. Герман нэртэй Süddeutsche Zeitung гэж уншиж байх гэж бодож байна. Энэ сонинд ингээд мэдээлэл гаргаж өгсөн юм байна. За сонин нь эдгээр мэдээллийг нь олж аваад тэгээд энэ ICIJ гэ байгууллагатай хуваалцсан. За ICIJ энэ их сурвалжийн нууцлалыг нь хадгалжгаад за тэгээд наривчилсан судалгаа шинжилгээ баталгаажуулалтыг хийсэн байна. Энэ дээр нь одоо юу гэдгийг баримтынх нь бодит жинхэнэ эсэх тий үнэхээр яг энэ бодиттой юу бүртгэл байна уу болсон юм уу тий сурвалжилсан байна тий. Тийм факт чек хийсэн гэсэн хөндлөнгийн баталгаажуулалт хийгээд. За өгөгдөлт нь бол түрүүнд дурдсан тий 11.5 сая гаруй бичиг баримтуудыг агуулдаг. За тэгээд энэ ICIJ байгуулга нь дата мэдээллийг аюулгүй юм платформ дээр байршуулжгаад хуваалцсан байна. Олон улсын 370 гаруй сэтгүүлч 100 гаруй мэдээллийн байгууллагууд оролцож байгаад ингээ хамтарсан судалгаа бүр нэг бүрчлэн эдгээр файлууд дээр ажилласан байх нэ. Судалгаа хийгээд. За тэгээд тэр мэдээлэл дээрээ ингээ шинжилгээ хийж байгаа тэндээсээ 200 мянга гаруй офшор компани 140 гаруй улс төрчтэй холбоотой мэдээллийг нь ялгаж гаргаж авсан. За энэ нь ойролцоогоор 1 жил гаруй хугацаа шаардсан юм байна. За ICIJ нь олж авсан бүтэн датагаа бол шууд нийтлээгүй хувийн мэдээллийн нууцыг хамгаалах зорилгоор за зөвхөн баталгаажсан мэдээлэлээ олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар нэгэн зэрэг цацсан. Энэ нь болохоор нөгөө Guardian болон BBC тэ Reuters энтергээд дандаа юм томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар нэгэн зэрэг цацсан. За энэ нь бол хамгийн анх 2016 оны 4 сарын 3-нд цацагдсан бөгөөд эдгээр мэдээлэлд одоо дэлхийн удирдагчдын энэ донд нөгөө Путиний ойрын хүмүүс, энэ Исландийн ерөнхий сайд гэх мэт энэ хүмүүсийн офшор хөрөнгүүдийг гаргаж ирж цацсан байх нэ. За ингэж цацгаасаа гадна давхар бүх мэдээлэл нь Offshore Leaks гэдэг юм мэдээллийн сайт дээр байршуулад олон нийт хайлт хийх боломжтой болгосон байна.
За үүний дараа бол Pandora Papers гэдэг бас бичиг баримтын задралт 2021 онд гарсан. Энэ Pandora Papers нь энэ Panama Papers-ээс илүү том хэмжээтэй 2.4 терабайт 11.9 сая баримт бичиг байдгийн байна. За үүнд нь 14 өөр одоо офшор үйлчилгээ үзүүлэгч компаниуд буюу эдгээр нь ихэвчлэн хуулийн фирмүүд байсан юм билээ. Тэгээд янз бүрийн тийм зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд ийм агентлагууд энэ байгууллагуудаас авсан буюу тэдний алдсан мэдээлэл дээр үндэслэсэн байдаг бахнэ. За тэгээд мэдээж маш өргөн цар хүрээнд энэ мэдээлэл нь байсан. Тийм. За тэгээ процесс нь бол дараах байдлаар явагдсан гэдэг юм байна. ICIJ 14 их сурвалжаас мэдээллүүдийг нь олж аваад за эдгээр нь татваргүй эсвэл бага татвартай нутаг дэвсгэр дээр компани байгуулахад тусалдаг ийм аж ахуй нэгжүүд хуулийн этгээдүүдийн мэдээллүүд байсан. За тэгээд мэдээж түрүүнд дурдсан PDF, зураг, Word файл, сканерцсан файлууд, аудио, видео бүх л файлууд байсан. За ICIJ мэдээллийг нь судлаад 27,000 гаруй компани 29,000 гаруй эцсийн эзэмшигчийг тогтоосон гаргаж ирсэн байдаг юм байна. Энэ нь болохоор Panama Papers-ээс 2 дахин их улс төрчид буюу нөлөө бүхий хүмүүсийг гаргаж ирж задлсан бахнэ. За энэ хүртэл бол 2 жил гаруй хугацааг зарцуулсан нийтдээ 600 гаруй сэтгүүлч. За эдгээр нь 150 мэдээллийн байгууллага, 117 улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож ээж судалгаагаа гаргаж ирсэн юм байна. Асал нүсэр их ажил болсон байгааз тий. Тэгээд 21 оны 10 сарын 3-нд задарсан. За 35 төрийн удирдагч нар энэ мэдээлэлд бол өртсөн гэх юм уу. Йорданы хаан, Украины ерөнхийлөгч гэх мэт одоо 330 гаруй албан тушаалтан 130 тэр бумтны офшор үйл ажиллагааг нь илчилсэн байдаг юм байна. За тэгээд энэ эдгээр мэдээллүүд нь бол дэлхийд даяар дуйлан шуугиан тарьсан ойлгомжтой. Бид нар ч гэсэндээ вебсайтуудаас энэ тэнх мэдээллүүдээс олж харж исэн үр нөлөөнд нь олон улс төрч огцорсон, шүүхэд дуудагдсан. За тэгээд эдгээр баримтчгууд задарснаар дэлхийд даяар 500 гаруй сая долларын татварын алдагдлыг буцааж улсын төсвөдөө төлөхөд нөлөөсөн гэж бол үздэг юм байна. Суваад төвлөрүүлсэн байх шүү тий. Гэтэл бас 500 гэхээр бага л байна л да дэлхийд даяар гэхээр. Тэгэд яг энэ офшор компани байгуулад ингээ явж байгаа эн чинь өөр бас шууд ингээд хууль бус бол биш байсан шүү дээ тий. Яг хууль энэ асуудлууд ил босны дараа манай улс ч гэсэндээ хуулиа чангатгаад эдгээр улсад компани байгуулсан улс төрчид улс төрчдийн тэдгэрийн хамаарал бүхий этгээдүүд ингэж үйл ажиллагаа явуулж байгаа бол хуулиар хориглоно гэдэг ийм зохицуултууд хүртэл орж ирсэн байгаа. Энэ зохицуултууд дэлхийд даяар явагдсан гэсэн үг. Тэр хүртэл энэ бүхэн яг хууль зөрчиж гинэ гэж бол үзэгдээгүй гэсэн үг тийм байна. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд цаашаа үргэлжлэе. Өнөөдрийн дугаарыг маань өглөө бүр эрүүл шинэ хүнсийг таны гарт өрөөтэй төг сургууц компани ивент итгэж байна. За энэ компани жилийн 4 үйлрэлд тасралтгүй тариалт хийж амтад өргөс тэмэх улаан лойлыг хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. За гадны орчны нөлөөнөөс үл хамаарч хасах 40 хэмтч ургацаа авдгаараа онцлогтой энэ бүрэн автомат 4 үйлрэлийн шилэн хүлэмж юм байна. Тэгэхээр бид нар чинь ингэдэг байсан шүү дээ. Намар болохоор л за ингээд шинэ ургацаа ногоо ирлээ гэдэг ногоо авдаг байсан бол одоо идэхгүй байна. Өдөр болгон шинэ ургацаа ногоо идэх ийм боломжтой болж байгаа юм байна. Энэ юм шин технологи юм гинэ. Тэрийг манай улс нэвтрүүлээд ингээд хэрэглэгчтэй цоо шин одоо хүнсээр улаан лойл үргэс тэмхээр одоо үйлчилж байгаа юм билэ. За эдний бүтээгдэхүүн бүх сүлжээ дэлгүүрүүдээр болоод худалдааны төвүүдээр худалдаалагдж байгаа төг сургууц гэдэг одоо шушгтай байгаа бах тий. За ингээд хэрэглэгчтэй шинэ хүнс хүргэж байгаа төг сургууцтай баярлалаа. За үргэлжлэе. За баярлалаа. Одоо хоёлаа энэ мэдээллүүд задарснаар офшор данс болон офшор үйл ажиллагааны мэдээллүүд задарснаар дэлхийн улс орнуудад ямар нөлөө дуйлан шуугиан тарьсан бэ гэдэг талаар мэдээллийг хүргэе. За Европын улсуудад ямар хэрэгүүд томоохон хэрэгүүдээс нь жишээ авч ярихаас биш одоо бүхэлд нь бол хоёлаа ярьж чадахгүй амжихгүй. За Исланд улсад бол энэ дэлхийд даяараа энэ хүний талаар нэлээд шуугиан босон. Исланд улсын ерөнхий сайд байсан Сигмунdur Gunnlaugsson гэж хүн энэ мэдээллүүд задарсны дараа огцорсон хамгийн анхны улс төрч босон. Дуйлан
шуугиантайгаар огцорсон. Энэ хүн их нэртэйгээ хамт Британий Виржиний арлуудад Wintrix Inc гэдэг нэртэй компани байгуулад 2007-оос 2009 оны санхүүгийн хямралын үед Исландын банкуудыг өрөнд оруулсан гэдэг асуудалд холбогдсон. За үүний улмаас Исландын ард түмэн жагсаал хийж одоо улс төрийн итгэлийг энэ хүнд цаашид өгөх боломжгүй гэж маш ихээр шүүмжилсэн. Дээрээс нь шүүхээс ял аваад ингэснээр улс төрийн карьер нь бол дууссан байдаг юм байна. Энэхүү Wintrix Inc гэдэг компани нь 2007-оос 2009 онд одоо нөгөө яг дэлхийн санхүүгийн хямралын үед нуран унсан яг тэр үеэр нь ингээд дампуурсан банкнуудынхаа одоо бондыг нь эзэмшигч нь байсан гинэ. Тэгээд эн чинь юу гэж гинүү гэхээр Gyung Lengson гэд энэ хүн болол нөгөө ерөнхий сайд нь байсан шүү дээ, тэ. Улс орныхоо энэ банкны хямралыг зохицуулах, бодлогыг боловсруулах, дээрээс нь энэ хилцээрийг нь хийх үүрэгтэй мөртлөө энэ ажлаа хийж явах явцдаа өөрийнхөө энэ санхүүгийн шууд ашиг сонирхолтой холбоотой байсан гэдэг нь ил болж гарч ирж байгаа байхгүй. Энэ бүр нотлогдсон гэсэн үг шүүхээр. Тэгээд энээсээ болж албан тушаалаасаа огцорсон. За энэ хүнтэй холбоотой асуудал дэлхийд даяар ил босноор офшор үйл ажиллагаа, за тэгээд ил тод байдал, улс төрийн хариуцлагын талаар дэлхийд дахинд томоохон хүчтэй дохио болсон гэж ойлгож болно. За энэ бас хэдийгээр тийм жижиг улс ч гэсэн шудраг илчлэлтийн үр нөлөөгөөр өөрчлөлт хийж болдгиймаа гэдэг нэг жишээг бол тухайн үед харуулж ирсэн гэсэн үг. За Их Британи улсын ерөнхий сайд Дэвид Камероны аав Ян Камерон гэж хүн Blaymore Holdings гэдэг ийм офшор компанийг удирдах байсан болох нь бас ил болдог. За энэ болохоор энэ компани нь олон улсын хөрөнгө оруулагчдаас мөнгө татан төвлөрүүлээд үндсэндээ бол Их Британд өөрийнхөө эх орондоо татвар төлөхөөс зайлс хийсэн юм бүтцийг ашиглаад явж исэн гэдэг нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тэ ерөнхий сайд байсан хүнийх нь аав нь улсдаа татвар аль болох төлөхгүй тулд ингээд үйл ажиллагаа явуулж исэн гэдэг нь маш хатуу шүүмжлэлийг дагуулсан. Энэ асуудал бол мэдээж хууль зөрчсөн гэхээсээ илүү улс төрчийн ёс зүй, татварын шудраг байдал, тэгээд энэ одоо элитийн давхаргын дабл стандарт ч гэдэг юм уу. Энэ асуудлуудыг нэлээд гаргаж ирсэн. Тэгээд Дэвид Камероны улс төрийн нэр хүндэд асар хүчтэй нөлөөлж огцороход нөлөөлсөн гэдэг юм байна. Улс төрч чинь түүчээлж одоо юу үлгэр жишээ болно байх хэрэгтэй байтал гэх юм шүү дээ. За мөн энэ мэдээлэлээр Украины ерөнхийлөгч асан Петро Порошенкогийн асуудал бас гарч ирдэг. Британий Виржиний арлуудад Prime Asset Partners гэдэг нэртэй компани байгуулсан болох нь ил гарч ирсэн. За тэрээр бол энэхүү шоколадны бизнес эрхэлдэг компани байсан юм байна. Энэ шоколадны бизнесээ нуусан гэдэг хэрэгт холбогдоод үүнийг нь улс төрийн сөрөг хүчнүүд нь ашигласан. Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үедээ тухайн офшор компани байгуулсан. За гэхдээ сонгуулийнхаа үеэр уул нь бол ингэж ярьж ирсэн юм байна. Өөрийн хувийн бизнесээ зарнаа, ямар ч тийм ашиг сонирхолгүй болно гэж амласан байтлаа нөгөө талаар нь очиж шууд тийм татварын таатай нөхцөл санал болгодог газар очиод нууцлал өндөртэйгээр офшор бусд компани байгуулсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь ил болсон. Яг гоо энэ нь шууд нөгөө хууль зөрчихгүй бизнесийн хувьд шүү дээ. Хууль зөрчихгүй боловч улс орных нь эдийн засаг нь асар их хямарч явах үед энэ төрийнхэн тэргүүн нь офшор бүсийг ашигласан гэдэг нь маш ноцтой асуудал л да тийм ээ. Камеронтайгаар нэг л юм. Тий. Тэгэд Порошенко энэ асуудлаараа яг ял мал аваагүй ч гэсэн сонгуультаа бол ялагдсан 2019 онд. За бас нэг мэдээлэл гарч ирсэн ерөнхийлөгч Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний маш дотны найз Сергей Ролдогин гэж хүн 2 тэрбум долларын офшор сүлжээ компани сүлжээтэй гэдэг нь бол ил гарч ирсэн. За энэ нь Путиний авилгыг илчилсэн гэж олон улсын сэтгүүлчид таамаг дэвшүүлсэн. За тэгээд Оросын эсрэг 20 арга хэмжээ авах зэрэг юм нөлөө үзүүлсэн гэж үздэг. Яг шүүхийн аль биесны талаар шийдвэр байхгүй ч гэсэн олон улсын сэтгүүлчид юу гэж үзсэн бэ гэхээр энэ хүний нэрээр дамжуулаад Оросын холбооны улсын төрийн тэргүүн одоо өөрийнхөө хөрөнгийг нуусан. Магадгүй улсын хөрөнгийг ч нуусан байх гэж ийм таамгийг л дэвшүүлсэн байдаг. За тэгээд мэдээллүүд гарч ирсэн одоо
агуулгууд нь юу байсан гэхээр энэ компани Оросын холбооны улсын төрийн банкуд томоохон корпорацуудаасаа хүүгүй эсвэл маш хөнгөлөлттэй зээл авдаг байсан гэдэг нь ил гарч ирсэн. Тэгээ маш их ашигтай тийм хувьцаа авдаг байсан. Лицензүүдийг давуу ирэхээр авдаг байсан. Гэх мэт энэ мэдээллүүд нь гарч ирснээрээ Владимир Путинийг бол энэ асуудалд хардахад хүргэсэн байдаг юм байна. За тэгээд Азийн улсуудад ямар дуулан шугам гарваа гэж. За Пакистан улсад бол ерөнхий сайд байсан Наваз Шарифийн гэр бүл Лондон хотод үйл хөдлөх хөрөнгө офшор компаниар дамжуулан эзэмшиж байсан болох нь илэрсэн байдаг. За Пакистаны дээд шүүх 2017 онд Шарифыг албан тушаалаас нь огцруулж насан туршдаа улс төрт орох улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь бол хассан. Энэ нь бол Пакистан улсын хувьд ийм авилгын эсрэг том шийдвэр байсан юм байна. Гэхдээ улс төрийн хувьд бол маш тогтворгүй байдлыг үүсгэсэн гэж үздэг. За Хятад улсыг бол энэ маргаан асуудал тойроогүй. Ерөнхийлөгч Хятадын удирдагч Си Цзиньпиний гэр бүлийн гишүүд за ойрын хүмүүс нь өндөр албан тушаалтнууд Си Цзиньпингийн хүргэн ойрын хамаатнууд нь байсан гинэ. Энэ хүмүүсийн бас мэдээлэлүүд гарч ирсэн. Британий Виржиний арлуудад за Панамын арал тэргээд эдгээр бүсүүдэд компанитай болох нь гарч ирсэн байдаг. Яагаад Хятад энэ дээр одоо Хятадыг холбогдуулаад онцлоод дуулан шууган болсон бэ гэхээр Си Цзиньпин өөрөө яг тухайн үедээ авилгын эсрэг хатуу компанид ажил явуулнаа. За бар ялаа хоёрыг нэг цохилтоор цохино гэдэг юм мэдгдлийг хийчихэд байсан. Бар ялаа хоёрыг зэрэг цохино гэж. За бар гэдэг нь хэнийг хилээдсэн бэ гэхээр өндөр албан тушаалтнуудыг ойлгох юм байна. Улс төрийн товчоо, сайд, генерал, төрийн өмчтөд компаниудын удирдлагууд ч гэдэг юм уу те ийм нөлөө ихтэй том авилга авагчд. За энэ хүмүүс бол мэдээж тухайн үедээ Си Цзиньпингийн нөлөөнд ор халдашгүй дархан юм шиг байгаа те. За ялаа гэж хэнийг хэлээд байгаа юм гэхээр доод болон дунд шатны албан тушаалтнуудыг ойлгох юм байна. Орон нутгийн дарга, хяналтын байц агч нар ч гэдэг юм уу те жижиг авилга авдаг хүмүүс иргэдийн өдөр тутамдаа уулздаг тэднэрт хүндрэл учруулдаг эдгээр хүмүүсийг. За зэрэг цохноо гэдэг нь болохоор дээд доод гэж ялгалгүйгээр ерөөсө хатуу хариуцлага хүлээнэ гэсэн ийм ингээд нэг юм компанид ажил явуулнаа гэж зарлцгаад байж байтал яг өөрийнх нь эргэн тойрны хүмүүс нь офшор компаниар дамжуулаад бөө мөнгө эргэлдүүлдэг болох нь гарч ирснээрээ Хятадыг яг Си Цзиньпин үнэхээр яг авилгын эсрэг тэмцэж байгаа мó гүй юм уу гэдэг асуудлыг гаргаж ирэхэд хүргэсэн те. Энэ дээр асуудал үүсэгүй юу? Хятад яасан гэхээр энэ бол ингээ барууны орнуудын худлаа мэдээлэл худлаа ингэж нэг юм мэдээлэл гаргаж байгаа асуудлаа улс төрийн зорилготой юм гүтгэлэг гэж мэдээлэл хийгээд Хятад улсад энэ талаар ингэж хайлт хийх сошиал медиануудаас энэ мэдээллүүдийг бүхэлд нь ингэж устгасан. Ямар ч тийм гадны сайтуудаас энэ Хятад улсаас энэ тал дээр хандах юм эрхүүдийг нь бүгдийг нь хаасан. Хэвлэл мэдээллээр дамжуулаад одоо бол тэр хэвээрээ байгаа. За тэгээд Малайзийн ерөнхий сайд Najib Razak гэд хүн нэг MDB буюу бараг 4 биллион долларын авилгын хэрэгт холбогдож асуудал үүсгэсэн. Үүнээс болоод офшор үйл ажиллагаатай холбоотойгоор албан тушаалаасаа огцороход хүрсэн 2018 онд бүр шүүхээс ял авсан байт юм байна. За энэ яг хэрэг дээр баг тусдаа нэвтрүүлэг хийж болохоор ийм сонирхолтой төв учраас хоёлаа энийг энд ингээд орхицсан дээр гэж бодож хоёлаа ярилцаж байгаа дараа нь энэ дээр баг тусдаа дугаар хийвэл баг манайтай айгүй төсөөтэй юмнууд бас гарч ирдэм бэ нэлээ. Тэр хэлбэр ялангуяа ярих юм шүү. За Африкийн улсуудад ч гэсэндээ зөндөө ерөнхийлөгч нар тэ сенатын дарга марга гэх мэтийн хүмүүс нь хэрэгт холбогдсон. Жишээлх юм бол Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жекоб Зумагийн хүү офшор компанид компани үйл ажиллагаатай холбогдоод одоо ч гэсэн шүүхээр хэрэг нь дуусаагүй байгаа. За Нигерия буюу Нигер улсын сенатын дарга мөн энэ офшортой холбоотой үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой болоод улс төрийн нэр хүндээ алдсан гэх мэттэй. За Латин Америкийн улсууд Аргентин, Бразил, Мексик энд бас ерөнхийлөгч нар нь холбогдсон. Бүгдээрээ бүх баримтууд нь ил гарч ирсэн. Энэ бүр ингээд дэлхийд даяар төрийн тэргүүнүүдийг нь гаргаж ирж задлсан байгаа шүү дээ их ахтар тийм ээ.
За энэ ер нь бол ингээд дурдаад авах юм бол зөндөө олон хүн байна өө. Хоёлаа дараагийнхан давалгаараа шууд орчих. Paradise Papers гэдэг 2017 онд гарч ирсэн илчлэлт байгаа. Хоёлаа ивент итгэжээ танилцуулаад тэгээд үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг манай Од Мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байгаа. Шинжлэх ухааны танин мэддэг Од Мөндөр сувгийн маань үйл ажиллагаа явуулахад манай алтан гишүүд маань маш их одоо хувь нэмэр оруулж тус дэмжлэг үзүүлдэг. За зөвхөн биднэрт туслаад байгаа биш. Тэр одоо биднийг дэмжсэн 100 мянган төгрөгөөр дэмжсэн хүмүүс маань өөрсдөө бас Монгол улстай шинжлэх ухааны танин мэдхийг түгээхэд гар бие оролцож байгаа гэдгээр маш тийм гоё ийм ойлголт байдаг тийм. Манай Од Мөндрийн алтан гишүүн болсон хүмүүс маань яг манай Facebook-ийн дагуул охин хуудсанд нууц бүлгэнд маань гишүүнээр хэлсэж ороод бидний одоо нэвтрүүлгийг маань шууд лайваар үздэг, алдаануудтай нь үздэг. Тэгэд ер нь эх жилээс бид нэр алтан гишүүдийнхээ одоо оролцоог улам нэмэгдүүлээд гоё гоё үйл ажиллагаа явуулахаар бас ингэж төлөвлөж байгаа. Тэгээ хамгийн одоо гоё үйл ажиллагаа нь өнөөдөр бас явлаа тийм. Манай Од Мөндөрт ирсэн одоо бэлгүүдийг одоо бид нэр хуваарлах гэж одоо хэрхэн алдсаж байгааг манай Од Мөндрийн алтан гишүүд маань үзлээ гэх мэтчлэн. За таа ч гэсэн одоо биднийг дэмжиж манай алтан гишүүдээр одоо бүртгүүлж болно. Ингэснээрээ дээр дурдсан зөвхөн бид одоо ажиллаад байх биш. Бөөнөрө Монгол улс тэр чигээр ингээд ажиллая гэсэн ийм ойлголт байгаа. Таа ч гэсэн одоо хувь нэмрээ оруулаад Монгол улстай ингээд эрдэм мэдлэгийг түгээхэд одоо хувь нэмрээ оруулж болох юм шүү. За хэрхэн бидэнд одоо юу хандив өгөх вэ гэвэл за энэ чи худалдаа үйлчлэл үү? Худалдаа үйлчлэлийн банкны 94000 гэдэг IBAN дугаартай 4191 тэг 4 518 гэдэг данс руу 100 сая төгрөг шилжүүлэхэд болох юм. За харин шилжүүлэхдээ гүйлгэнийхээ утган дээр өөрийнхөө Facebook нэр болон утасны дугаараа заавал бичих ёстой. За Facebook нэрийг чараад манай менежер тантай холбогдоод алтан гишүүн болгочтой бүртгэж авах юм аа. За гадаадаас оролцож хандив өгж байгаа хүмүүс маань Facebook нэр бол заавал бичих хэрэгтэй тийм ээ. За ингээд баярлалаа гээ. За Paradise Papers-ийн талаар хоёлаа жаахан товчхон ярьж идөө 2017 оны 11 сард бол задарсан 13.4 сая баримт бичиг байгаа. 120 улс төрчийг гаргаж ирсэн. За энэ бол Appleby гэдэг хуулийн фирмийн баримт бичгүүд байдаг юм байна. За гол дуулан шуугианууд нь гэх юм бол Америкийн нэгдсэн улсын худалдааны сайд Wilbur Ross гэдэг хүн Оросын компаниудтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг болох нь ил гарч ирсэн. За энэ асуудлаараа цаашаа ингэж холбогдоод Дональд Трампын засаг захиргааг Оростой холбоотой юм биш үү гэдэг дуйлан шууганыг бас нэг байдлаар гаргаж ирсэн. За Их Британи улсын хатан хаан 2 дугаар Элизабет гэдэг хүн байсан шүү дээ. Хатан хааныг одоо Кэймэн арлуудад хөрөнгө оруулалт хийж тэнд ийм сан байгуулсан гэдэг асуудал гарч ирсэн. Гэхдээ энэнийг нь бол нийтийн сан байсан. Яг хууль ёсны дагуух үйл ажиллагаа юм а гэж Английн улсын зүгээс албан ёсны мэдээлэл хийсэн байдаг. Гэсэн хэдий авчиг. Тэр нь яг албан ёсны мэдээлэлд үнэн байсан юм уу? Тэрийг одоо хэн яах юм? Харин Уус нь өөрөө. Би бол бас мэдэхгүй байна. Хоёулаа хятад дээр сая бол эргэлцэж байгаа шүү дээ. Бүх мэдээллийг хаагаад устгацсан гэдэг. Тэнгүүд бид хоёр бол тэр яг офшор байсан үнэн гэдэг талд хоёулаа бол жоохон хазаачж байгаа тийм. Энэ дээр ч гэсэн би бас хазаамаар л санагдаад байна л та. Магдчихгүй юм одоо үнэн зөвийг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн олон улсын сэтгүүлч нар бол энэ дээр хатан хааны хөрөнгийг офшор бүсээр ингэж нөгөө дамжуулж хөрөнгийг эргэлдүүлээд татвараас зайлсхийх ч гэдэг юм уу ийм улсын төсвөөс зайлшруулаад байгаа юм шүү гэдэг хардлага сэтлэг явсан боловч Англи улсын зүгээс энэ бол хууль ёсны үйл ажиллагаа гэсэн мэдээллийг хийсэн байна. За Колумбус бас ерөнхийлөгч нь холбогдсон. Гэхдээ хуулиар бас хуулийн дагуу шийдэгдээгүй. За Оросын олигархууд нилээдгүй холбогдсон Африкийн томоохон уул уурхайн компаниудын үйл ажиллагаа гарч ирсэн байдаг. За Pandora Papers энэ бол хамгийн том задралт гэж хэлж болно. 2021 онд гарч ирсэн. За түүхэнд хамгийн том сэтгүүл зүүн шүмжлийн бай болсон бичиг баримтууд байгаа. Дэлхийн баячууд, улс төрийн зүтгэлтнүүд, ерөнхийлөгч нар те өмнөх 2 баримтаасаа ч илүү юм болсон. За энэ дээр нэг яаж ажилтдаг вэ гэдэг талаар дахиад нэг жоохон мэдээллийг нөгчий. Гол схем нь яаж ажилтдаг ингээд офшор компаниуд гэдэг нь шүү дээ те энэ гадаад улсад байгуулагддаг ихэвчлэн энэ бол зөвхөн халахвч компани. Тэрнээс биш яг энэ офшор бүсэд байгуулагдсан компани яг бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаа тий яг жинхэнэ ёсоор
явуулдаг биш. Ерөөсөө тэнд нь ингээд одоо юу гэдэм те жишээ авъя те Монгол улсын нэг компани толгой компани тэр офшор бүсэд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Монгол улсад юу харагдах вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалттай компани юм шиг. Тийшээ ингээд нөгөө хөрөнгө орлого ногдол ашиг гэнт хэлбрээр тийшээ мөнгөө шилжүүлж чинь тэнд нь болохоор аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдуулдаг ч юм уу. Эсвэл маш бага хувьтай ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар зүгээр тийм шэл компани баггүй юм халахвч гэсэн үг. Тэгээд тэр офшор бүсэд байгуулагдсан компани жинхэнэ эзэд нь ингээд дахиад нөгөө өөр офшор бүсэд бүртгэлтэй. Тэрнийх нь яг хувьцаа эзэмших чинь одоо улс төрийн манай Монгол улсын жирийн нэгэн иргэн ч гэдэг юм уу, эсвэл том улс төрийн нөлөөтэй этгээд ч гэдэг юм. Ийм байдлаар ингэж нэг юм схемээр яваад байдаг гэсэн үг. За бас нэг өөр үйл ажиллагаа байдаг нь итгэлцэл буюу trust гэдэг нэг юм схем байна. За энэ нь яадаг вэ гэхээр ийм хоорондоо гэрээ байгуулад өөрийнхөө хөрөнгийг итгэмжлэгдэгч trusted ингээд шилжүүлдэг. За тэр нь хууль ёсны дагуу өөрийнх нь нэрийн өмнөөс захиран зарцуулалтыг нь хийгээд явдаг гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол бас л юм татвар төлөхөөс зайлсхийдэг ийм схем гэж ойлгож болно. Улс төрчд ялангуяа айгүй маш их хэрэгэлдэг схем. За үүнээс гадна бас ийм санхүүгийн нууц схемүүд бас байна. Банкирууд те банкны зөвлөхөө, санхүүгийн зөвлөхүүд хуульч нар эднэрээрээ дамжуулаад ингээд мөнгө угаах, хөрөнгөө нуух ийм схем үндэстэн дамжсан ийм компаниуд ингээд үүсгээд ингээд явдаг гэсэн үг. Тэгэхээр татвар болон эрх хөрөгчдөөс хууль хяналтынхнаас зайлсхийх зориулагдсан байдлаар ингээд далд үйл ажиллагаа явуулчихдаг гэсэн үг. За тэгээд ийм схем байна шүү дээ. Дэлхийн эдийн засгийн 10%-ыг нийцэлдэг гэсэн тооцоо байт юм бэл. Далд эдийн засаг. За тэгээд энэхүү Pandora Papers нь ойролцоогоор 2.9 терабайт өгөгдөлтэй 14 өөр офшор үйлчилгээ үзүүлэгч компаниас авсан мэдээллүүд байдаг юм байна. За гол илчилсэн баримтууд нь болохоор Йорданы хаан Абдулла 2 дугаар Абдуллагийн офшор компаниудыг ашиглаад 106 сая $1 үн бүхий тансаг харшууд худалдаж авсан болох нь ил гарч ирсэн. За тэгээд нөгөө Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин дахиад энэ дээр найзаараа дамжуулаад холбогддог. За Чехийн ерөнхий сайд Андреж Бабиш гэж хүн Британий Виржиний арлууд дээр болон Монако дахь компаниараа дамжуулаад нийтдээ $22 сая Францын Каны ойролцоо тийм шаата худалдаж авсан болох нь ил гарч ирсэн гэх мэттэй. За тэгээд Кенийн ерөнхийлөгч бас үүн дээр холбогддог. За Украины ерөнхийлөгч Владимир Зеленский бас энд холбогддог. Ямар байдлаар холбогддог вэ гэхээр сонгуулийн өмнө Британий Виржиний арлууд дахь ийм компанид кино үйлдвэрлэлийн хувьцаа эзэмшсэн байсан. За тэгээд сонгуулийн компанид сонгуульд оролцохоос өмнө найз руугаа шилжүүлсэн болох нь ил болдгоо. За тэгээд энэ мэдээж энэ хууль ёсны хувьд хөрөнгө ашиг сонирхлын зөрчил үүсгэхээс зайлсхийгсэн нь бол маш ойлгомжтой. Тэ хууль зөрчөөгүй л дээ энэ яг энэ үйлдэл чинь бизнесийн хувьд. Гэхдээ сонгуулийн компанид ажиллуулан бизнесийн ашиг сонирхол нь ингээд давтсан ашиг сонирхол нь байсан юм биш үү гэдэг энэ хардлагыг төрүүлсэн. Энэ дээр Владимир Зеленскийгийн тал ямар нэгэн тайлбар өгөөгүй. Тэгэхээр ямар нэгэн тайлбар өгөөгүй тэгээд мултарчлаа гэхэр чинь Украины хууль нөгөө тийм байсан байна гэж ойлгож шүү дээ. Одоо тэгээд яг тэрийг нь тухайн энэ асуудлууд ил болонгууд шүү дээ. Тухайн улс нь одоо хэрэг үүсгэж шалгаад хариуцлага хүлээлгэхгүй л болол одоо жишээлбэл хаамаагүй Украины ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг бид энд шалгахгүй тайлхан шүү дээ. Зүгээр мэдээллийн цензуртай гэж хэлсэн. Зөв. За тэгээд Монгол улс ч гэсэн эдгээр бичиг баримтууд задрахад нэр гарч ирдгээ. За эндээс бол хамгийн томоохон бид бүгдийн мэддэг хүнтэй манай Монгол улсын ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд гэж хүн холбогдож гарч ирдэг. За энд яригдж байгаа мэдээлэл бол энэ ICIJ-гийн албан ёсны вебсайт, за мөн Guardian, Washington Post зэргийн их сурвалжуудаас авсан мэдээллүүд байгаа шүү. За тэгээд Сүхбаатарын Батболдыг Британий Виржиний арлуудад компани байгуулж үйл хөдлөх хөрөнгө эзэмшдэгэ гэдэг баримт ил болсон. Үүнийг нь юу гэж сэтгүүлч нар тайлбарлаж хардсан бэ гэхээр Монголын уул уурхайн орлогоос ингээд ашиг хүртээд түүнийг нуусан.
хууль бус орлого болсон төрнийг нуусан гэдэг энэ хардлагыг явсан. За Сүхбаатарын Батуулд буюу Сүү Батуулд гэж бид нэр мэддэг те. Сүү Батуулд энэ Panama Papers 2016 оны бичиг баримт болон Pandora Papers 2021 оны баримт бичгүүд дээр нэр нь гарч ирдэг. За энэ мэдээлэл нь бол түрүүнд дурдсан те. Зүгээр юун дээр бид хоёр энэ санаанаасаа яриаггүй шүү. Дахин хэлье. За энэ хүнийг ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэрээр одоо хүртэл ямар нэг гин буруутад тооцоогүй хууль эрх зүйн хэн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэдгийг бас анхаараарай тийм ээ. Гин буруутад тооцсон юм бол байхгүй байгаа. За Panama Papers дээр ямар байдлаар гарч ирдэг вэ гэхээр Эс Батуулд нь 2003 онд Британий Виржинийн арлуудад байгуулагдсан Batu Mining Limited гэдэг компани хувьцаа эзэмшигч байсан гэдэг мэдээлэл гарсан. За энэ компани нь Монголын уул уурхайн салбартай холбоотой байсан бөгөөд түүний хувьцааг proxy буюу төлөөлөгч этгээд рүү шилжүүлсэн гэсэн байна. За энэ нь одоо түүний Батуулдын улс төрийн карьер энэ хүн чинь 2000-оос 2009 он хүртэл гадаад иргэн яамны сайд худалдаа ажилтны сайд зэрэг ингээд ажиллаж исэн шүү дээ тий. 2-3 удаа сайдаар ажилласан. Яг энэ үеийн давхцаж байгаа болохоор бас хүмүүс хардж байгаа гэсэн үг. За Сүү Батуулд нь 2009-оос 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж исэн. За 2000 оноос эхлээл гадаад иргэн сайдаар ахуулаад ер нь манай Монголын төрийн өндөр албан тушаалтанд ажиллаж исэн хүн. За тэгээд яг энэ офшор бүсэд байгуулсан компанийн бүртгэл нь 2003 оны 11-р сараас эхэлдэг юм байна. Энэ Batu Mining Limited гэдэг компани. За тэгээд Panama Papers-ийн Монголтой холбоотой хэсэгт Батуулдын нэр бол шууд жагсаалтанд ороогүй. Гэхдээ Pandora Papers дээрх мэдээллүүд нь одоо өмнө дурдгдсан мэдээллүүдийг өргөжүүлж гаргаж ирсэн гэж хэлж болно. За Pandora Papers дээр юу гэж гарч ирсэн бэ 2021 онд? За Эс Батуулд нь 2005 онд BVI Premier Age гэдэг нэртэй юм халахвч компани байгуулсан гэсэн байна. Дараа жил нь буюу 2006 онд худалдаа ажилтны сайд байхдаа энэ Guernsey гэж унших юм болов уу? Guernsey гэж унших юм шиг байна. Guernsey Quantum Lake Trust гэдэг итгэлцлийг байгуулад энэ компани итгэлцлээр ингэ шилжүүлсэн гэсэн үг. Нөгөө бусдад хөрөнгөө удирдах эрхээ өгчөж байгаа гэсэн үг шүү дээ, тэ. За энэ схем нь бол Deutsche Bank-аар дамжуулан зохион байгуулагдсан гэж гарч ирсэн байна. Яагаад тэгэхээр одоо нөгөө эцсийн хувьцаа эзэмшигч нуух зорилготой байсан бахаа гэж байгаа. За тэгээд энэ Premier Age гэдэг компани 2006 онд Лондонд 8.8 сая $8 үн бүхий 2 тансаг орон сууц худалдаж авсан байдаг. За нэг нь 2017 онд 1 сая паундын ашигтайгаар зарагдсан гэсэн байна. Нөгөө нь 2018 онд өөр нэг шээл компани болох энэ Lorsch Limited гэдэг компани руу шилжүүлэгдсэн гэсэн байна. За тэгээд эдгээр илчлэлтүүд нь Эс Батуулдыг уул уурхайн баялгаасаа нөгөө улс төрийн өндөр албан тушаалаа ашиглаад офшор системээр дамжуулан орлого олсон байж болзошгүй гэдэг энэ таамаглалыг дэвшүүлсэн. За энэ хүнийг улс төрд орохоос өмнө уул уурхайн бизнес эрхэлжсэн бөгөөд 2000-аас 2009 онд сайд байхдаа энэ салбартайгаа холбоотой шийдвэрүүдэд нөлөөсөн байж болзошгүй гэсэн юм тамаг яригддаг. Ягаад гэхээр энэ оюутлогын гэрээний хувьд чинь 2007 онд хамгийн анхны төсөл нь улсын хурлд өргөн баригдаад хоёр дахь төсөл нь 2009 онд улсын хурл руу орсон шүү дээ. Тэгэхээр энэ үеийн давхцуулан тайлбарлаад байгаа л гэсэн үг юм байна. За тэгээд энэ хүний proxy этгээдүүд гэж бас дурддагдаж гарч ирдэг. Энэ Samsung CNT гэдэг компани одоо өмнөх ажилтнууд юм байна. Энэ хүмүүс нь тэр Shell компаниг нь удирдаад Монголын төрийн өмчт компани Эрдэнэт гэх мэт энэ компаниудаас энзис молибден худалдаж аваад 3 дахь читгээдэд зарж ашиг хүртэж исэн гэсэн юм мэдээллүүд гарч ирсэн байдаг юм байна. За тэгээд энэ хүн дээр холбоотой бас дахиад нэг мэдээллүүд гарч ирсэн байдаг. Америкийн нэгдсэн улсын Department of Justice буюу одоо манайхаар хууль зүйн яам гэх юм уу 2004 оны 3 сард Батуулдыг Монголын уул уурхайн одоо гэрээгээр Эрдэнэт үйлдвэрээс хэдэн зуун сая $8 ахуул авилга аваад Нью-Йорк дахь 14 сая $8 үн бүхий 2 тансаг орон сууцыг мөнгө угаах замаар худалдаж авсан гэж бол буруутгасан байна. Department of Justice-аас. За тэгээд эдгээр хөрөнгийн хөрөнгө худалдан авсан хөрөнгө нь авилгын мөнгө байсан гэж ийм үндслийг гаргаж ирж буруутгаад за хөрөнгийг нь хураах шийдвэрийг шүүхээр гаргуулахаар хүсэлт гаргасан
Америкт ч тийм. Тийм, Америкт. За тэгээд энэ талаар бол Батболд болон түүний төлөөлөгч нар хэвлэл мэдээлэлд үгүйсгсэн байдаг. Ийм зүйл огт байхгүй гэж тийм ээ. Тэгээ 2005 оны байдлаар 2025 өнөөдрийн байдлаар энэ хэрэг үргэлжилж байгаа ямар нэгэн эцсийн шийдвэр зөв буруу гэж огт гараагүй байгаа. За Британий Виржиниа арлууд дахь бас шүүх хэрэг гэсэн байна. 2021 оны 12 дугаар сард Монголын төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Батболд болон түүний хүү Баттүшиг нарыг BVI шүүхэд өгсөн гэсэн байна. За юу гэж буруутгаж байгаа гэхээр авилга хахуул ашиглан Монгол улсын уул уурхаагаас ашиг хүртээд за BVI, Хонконг, Өмнөд Солонгос, Швейцар дахь компаниудаар дамжуулан хөрөнгөө нуусан гэж буруутгасан юм байна. За тэгээ 2025 оны байдлаар энэ яг хэрэг нь ямар процесстэй явж байгаа гэдэг мэдээлэл бол байхгүй нь магадгүй одоогоор үргэлжилж байгаа байх те. Гэхдээ энэ дээр бол ингээд шүүхэд өгсөн гэдэг нь үнэхээр тийм болчихсон гэсэн үг биш гэдгийг бас дахиад анхаараарай те. Албан ёсоор энэ хүний талаар шийдвэр гараагүй л энэ хүний гин буруутад тооцохгүй тийм ээ. Тийм. Нэрэн тэр пейперүүдтэй холбогдоод байна. Энийг үнэн юм уу худлаа юм уу гэдгийг одоо шүүхэл тогтоомшууд тийм. Тийм. Эцсийн байдлаар тэнд л үнэн зөвийг тогтоох болохоос биш. Одоо бол хоёлаа зүгээр ийм мэдээлүүд байна л гэдэг талаар ярьж байна. За тэгээ 2020 оноос Монгол улс болон олон улсын шүүх агентлагуудын оролцоотойгоор Их Британи, Сингапур, Хонконг, Жерси зэрэг орнуудад Батболд болон түүний хамаатан садан холбоотой компани хөрөнгийг нь зарцаах буюу зархин зарцуулах эрхийг нь төдөлзүүлэх шийдвэрийг гаргаад байгаа гэсэн байна. За эс Батболдын зүгээс 2021 онд одоо Southern District of New York-ийн шүүхэд K2 Intelligence компаниас мэдээлэл авах хүсэлт гаргасан. Энэ хүсэлт нь одоо түүний эсрэг явагдажсэн авилгын мөрдөн байцаалтад холбоотой мэдээллийг авах өөрийгөө хамгаалах зорилгоор гэсэн үг шүү дээ тий. За үүнийг нь шүүхээс хангаад ингээд мэдээлэл авах боломжийг нь олгосон гэсэн мэдээлэл бас байна. За тэгээд Монгол улсад бол энэ хэрэг нь одоогоор бас шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Батболдын талаас бол энэ бүх асуудлуудыг үгүйсгээд улс төрийн өрсөлдөөнтэй холбоотой тий улс төрийн зорилгоор ийм гүтгэлэг явж байна гэсэн агуулгатай тайлбар өгсөн гэсэн байна. Тий. За тэгээд ер нь бол маш томоохон ийм офшор бүстэй холбоотой мэдээллүүд гаргасан хоёлаа бүр цагтаа амжих гэдэг баахан дөржиг нь болчихоо яа. Зүгээр ста сайхан гэвэл. Бод чинь гацаа хүмүүс ч удаа. Харин хурдан явсан чи яасан ч сайхан. Тэгээ энэ papersуд задарснараа үндсэндээ дэлхийн улс төрчдийг өнгө төрхийг нь маш сайхан ил гаргаж өгсөө гэж хэлж болно. Маш олон хүн дэлхийн ерөнхийлөгч нар те ял авсан, хариуцлага хүлээсэн асуудлууд байгаа. Тэгэхээр зарим нь бол хариуцлага хүлээсэн байна, зарим нь бол шалгагдаж байна, зарим нь бол энэ хууль зөрчөөгүйгээд тухайн улс нь магадгүй ингээд зөвтгөөд тайлбарлаад явсан ийм асуудлууд бас байна. Энэ офшор систем бол одоо ч гэсэн оршин тогтнож байсаар л байгаа. Тэг энэ идэж ярилцахгүй бах уу. Тий. Энэ тэгээд ингэдгийн яг нэг хэрэгтэй холбогдчихлоо гэд мэдээ гарч штэ. Тэгэнгүүт олон нийт шууд тэр хүнийг буруутгах эхэлдэг байна. Шууд буруутай юм шиг даалгаварч юм шиг тэг ингээд явчихдаг. Тэр бол маш буруу гэдэг дахин хэлмээр байна. Тэр чинь шүүхээс шийдвэр гарч иж. Дараа нь тэр буруу зөв гэдгийг бид нэр ярихаас биш. Хоёлаа сая зүгээр мэдээлэл уншсан. Тэгээд хамгийн гол нь тэр шүүхэн л зөв шийдвэр гаргах хэрэгтэй байна, тийм ээ. Шүүхтэр үнэн зөв тогтоогдох байхаа гэж найдаж байна. За хэрэгтэй гоё мэдээлэл хүргэсэнд баярлалаа гээ. За өнөөдрийн дугаарыг маань өглөө бүр ирүүл шинэ хүнсийг таны гарт ураатай төгс сургац компани болон өмгөөллийн MBS партнер соёлын ферм замун од мөндөр суугийн алтан гишүүд ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон ТV телевизээр 83.3 107 стилгэний од мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар
од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.